Яа, байрны эзэн ч бас хөөх хөхөн байна та. Байр нь ч бас гоё. За зүрээс энэ байр хэл төрөслөе. Байна уу? Байна уу? Таман энэ зайсангийн 2 өрөө байгаа юу төрөслөх гэсэн. Болно штэ. Төлбөрөө 6 сараар нь төлнө штэ. Мэдж байгаа зү. Нөө мэдж байгаа. Асуудалгүй. Манай гэр бас зайсан дээдийн. Тэгээ бүр ууларгаа байдаг байхгүй. Тэгээ яг хоо ээж аваа цустай амьдарч үзгээд гэртээ орхон байр хагаад байгаа. Ирэх бацаач. Юу гэчгүй. Тэгээд хоёулаа хамт очиж үзээд төлбөрөө өгөх юм уу? Юугаар төлөх юм гээ? Шилжүүлэх юм уу? Бэлнээр юм уу? Уг нь хүн байхгүй хоосон байр л та. Дотроо будинтай, ортой. Яг хоёулаа уулзаад хамт очиод үзчих болох юм. Болно. Байрны төлбөр яаж болно өстой санаа зоволтгоо. Өстой хоёр юм. Хурдан будинтай байранда очие. За чи тэгвэл 6 сарынхаа төлбөрийн 60%-ийг нь миний данс руу хийгээд баталгаажуулчаарай за. Тэгээд би будинтай байранда хүлээж. За тэгээ. Шилжүүлчихэд одоо очлаа. Хамаа мадлаа зарч орж иж. Ийм бас лойрын тохиолдол амьдрал дээр үнэхээр гарч байсан гэвэл та итгэхгүй. Эхлээд таны итгэлийг чинь олж аваад сэтгэл хөдлөл дээр чинь амархан тоглолт хийгээд лойрцж байгаа юм шүү дээ. Хэдүүлээ ямар талах худалдаж авч байгаа шүү дээ. Сэтгэл хөдлөл дээрээ толгуурлаж шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй шүү. Орон сууцны залилантай холбоотой хэрэгжүүлэх мэдээллийг тогтмол авахыг хүсвэл манай сошиал хаягийг дагаарай.